Би өөрөө яг сэтгэл судлалаар мастер болон бакалавра урд хятадд хийгээд ирсэн. Тэгээд яг сэтгэл судлалаач мэрэгчлэрээ ажиллаад явж байх үед эрх зүйн мэдлэг амар хэрэг болж исэн. Яг тэр над дээр хүчирхийллийн хохирогчд ирнэ. Манай монголч бүх зүйл хуулиар явж байгаа учраас хуулийн мэдлэггүйгээсээ болоод миний мэрэгжил дээр хүртэл эрсдэл гаргах магадлал өндөр байсан. Хуулийн сургууль хаагур сурд юм бол яад юм бол гэд ингээд очиод үзсэн чинь шиутгийг дээр очиод үзээрэй гэд. Тэгээ яг намайг анх ороход бол оюун бэлэг гэж багш маань маш одоо дэлгэрэнгүй тайлбарлаж за энэ сургууль чи ингэдэйн чи ичнээгээр сурвал ийм давуу талтай яг өтрийн ангаар сурвал чамд хэцүү хаа чи тэртээ тэргүй одоо бакалавр мастера хамгаалаад ирсэн хүн юм чинь гэд. Тэгээд Шихэн утагтаа орж исэн. Тэгээд Шихэн утагт бас орох болсон хоёр дахь шалтгаан нь юу байсан бэхээр мэрэгжлийн багш нар нь үнэхээр чадвартай практиктай хүмүүсүүд байсан. Бүгд яг эрх зүйн салбарын бол эрх зүй дээр 10-20 жил ажиллаад үзсэн. Өмгөөлөгч бол бүр 10-20 жилээрээс дээш ингээд ажиллаад үзсэн. Тийм хүмүүс байсан учраас Шихэн утгийг сонгоод тэгээд 2014 онд анх хичнээнээр ороод дараа нь 2020 онд магистраа бас ороод төгссөн. Сэтгэл хаана вэ? Тэнд хүн тогтно гихчээр одоо би жишээ нь төгсчүүл за би өөр сургуульд очиод магистр хамгаалчих гэдэг юм уу байг тэгж болох байсан ч би яагаад чи яг энд хүмүүст нь татагдаад сэтгэлтэй хүмүүс шүү дээ гэдэгт нь тэгээд хүнээ гэсэн тийм сэтгэлтэй учраас энэ сургуультай дахиад магистраа ирэх зүйчээр төгссөн. Яг тэр нөө мэдлэгийг өөртөө суулгад юм билээ. Би энэ яагаад сураад байгаа вэ гэдгийг өөрөө болгож авч байгаа. Дипломны төлөө биш. Яг дараа нь тэрийг амьдрал дээрээ хүртэл хэрэглээд явж байгаа жишээний. Манай сургууль өөрөө баг анхны хувийн сургуулиудын нэг. Тэгээд тухайн үедээ ингээл би нөгөө төгсөгчдийн тоог нь сонсоод ингээд маш бага байгаа гэдээ гайхажсэн. Эхнийх нь 10 төгсөж исэн. Тэгээ 20 гэл ингээл тоонууд маш багаар ингээд төгсөөд байсныг нь гайхаад яагаад та нар ингээд бизнес гэж хараагүй юм бэ энийг ингээд эн чин та нар бол хувийн сургууль гэдэг чинь бизнес болгож болох менежменттэй штэ гэж хэлэхэд оюун цэцэг захирал маань бол юу гэж хэлж байсан бэлээ. Бид нар тийм хүмүүс биш ээ. Бид нар бизнесийн салбарт байгаагүй хүмүүс. Бид нар Монгол улстай хэрэгтэй мэрэгжилтэн хамгийн сайн чадварлаг хүмүүсүүдээр бэлтгэж гаргая л гэдэг анхны зорилго байсан. Энэ зорилго бол бидний энэ сургуулийг байгуулсан анхны одоо харж исэн вижн байсан учраас одоо ч бид нар бас тэгж бизнес руу оръё ч гэдэг юм уу бизнес болгоё гэдэг өнцгөр хардаггүй. Яг үндэ энэ сургуулийг ашиг олно гэдэг хэлбэр бол маш ховор тохиолдлууд байдаг байсан. Бид нар юугаар баярхдаг вэ гэхээр төгсөгчдөө баярхдаг. Яагаад гэхээр шүүхтэр яваад очиод Шихэн утгийнхан төгсөгч нь тэнд байна. Прокурор, шүүхийн зөвлөл гэл ингээд бид нар бол төгсөгчдөө чанартай гаргаж ирсэндээ бэлдэж гаргаж ирсэндээ тэрүүгээрээ л хамгийн их бахархаж байгаа гэж хэлж ирсэн. Тэгээд энэндээ их учир нь байсан юм байна гэдгийг дараа нь ойлгочихсон.